Манай нэвтрүүлгийг үздэг үзэгчдээ өдрийн ч юм уу, өглөөний ч юм уу, оройн ч юм уу мэндийг хүргэж байна. Та бүхэн сайхан шинэлсэн биз дээ. Манай энэ удаагийн нэвтрүүлэгт манай хипхоп холбооны тэргүүн, солиын тэргүүний ажилтан Батбаяр буюу Баавар оролцож байна. Одоо Баавар толгойд их. Артурда толгойд өгч үзэн. За найз. Би ч дөнгөж гаднаас гүйж орж ирээл мань гуравста дөнгөж суугаал байж байна. Ямар тач Сэлигийн урилгыг хүлээж авч, миний урилгыг хүлээж авч оролцож байгаад туйл их баяртай хоёр найз нь те. Таасраар яаж баярлуу? Хэдэн айлаар оров? Өнгөтэй зүстэй байсан шүү дээ энэ жил. Яагаад чи морин жил гарч байна. Тэгээд жил болгон нөгөө бүхэн өргөнд бүх үздэг тийм жаншилтай. Энэ жилийн чинь дэлгэр мөрөн бит хоёр хамт сууж үзсэн. Тэгээд яг аргачаа гардын ард суугаад ах ямар өнгөтэй байна энэ жил төрүүлнэ гэдээ хэлсэн чи аргачаагаар төрүүлсэн шүү дээ. Тэгвэл наадмаар манайхаа ард сууж байгаа. Энэ ба ямар өнгөтэй байна энэ жил. Чи лав нэг давнаа гэдэг мань нэг давах юм биш үстэй. Би энэ жил цагаан сарын барилдаа ер нь их морин жил гарч ийн. Яагаад гэвэл морьтой монголчууд бид нэр хүн бүхэн их сэтгэл таниун амьдрал үнэхээр гоё гэд амьдрах үнэхээр сайхан гэд миний майста би дуу ицсэн багс. Айстап болох байсан нэр. Дажгүй сайхан болсон. Нэр би Facebook дээр үзчихсэн чи Айстопын тоглолтын дээр нэг шалдуу гарч иж бүжгэлсэн гэдэг юм бид тэр одоо нөгөө болсон юм бэ? Тоглолтын нөгөө хамгаалтын албаны одоо буруу тэдний хариуцлагагүй байдлаас болоод согтууны нөхөр гинт гарч ирэл. Тийм одоо тэгээд нөгөө манай чинь тайзан дээр дуулж байгаа хүмүүс одоо тэгэл ямар тэр үний чинь ингээд тийм буугалтай нэж тэгэл ингэсэн. Гэвч тэр хүн өөрөө ямар одоо ухамсартай ямар юутай гэдгээл харуулж байгаа түүнээс стоп бол тийм байхгүй одоо нэвтрүүлэг үзэж байгаа хүмүүст аль биесаар чинь бас холбооныхоо зүгээс хэлэхэд тэр бол ямарваа нэгэн сюрприз ч юм уу тийм тоглолтны одоо яг зориулагдсан юм бол биш. Өөр нэг гай газар дороос гахаа модон дотор цагтаа нөгөө гинт гарч ирээл тийм болгоцсон. За одоо Сэли манай Баарст амар юм асан харж байгаа. Цаадах юм. Цаадах юм. Тэтгэвтэй болооч юм. Тэтгэвтэй болооч юмсэнгүүтээ тэмдэгчийн нэвтрээ мартсан. Өө чи. Гэхдээ надад яг та миний толгойд бас асуултууд байна л да ганц хоёр байна. Хамгийн сүүлд одоо чиний хувьд хамгийн тийм том зориг шаардсан ямар тийм үйлдэл хийвэ? Одоо зориг гаргасан ч юм уу одоо эсвэл хайр дурлалаа илчилсэн ч юм уу тийм бас байж болно шүү дээ. Хүний зориг гэдэг бол яаж ч болох хүн ойлгож байна. Тэгээд энд хариулахад ерөөхдөө миний нэрнээс эхлээл ойлголоо. Баавар. Очиж гэнэ үү те? Бенз Баавар хоёр реклам хийхгүй би ийм тийм яриад яах юм. Дэлхий дээр хоёр л машин байдаг шүү дээ. Бенз бусад төрөл гэдэгтэй адилхан Баавар. Баавар л өөрөө тэр чигээрээ хүн болгон бол зоригийн юм үүж шүү дээ. Яг тэр зориг гэдэг юм чинь тэгээд бас нэг одоо хизээ хаана юу яах вэ хөө түүнээс одоо би зоригтой гэж юм чинь болохгүй шүү дээ бас орчин энэ 21-р зуунд энэ сайхан даяарчлагдсан нийгэмд амьдарч байна бид нар. Тэгээ өнөөдөр ингээд болохгүй байгаа юмыг ч ингээд болгох талаас нь өнөөдөр бид нар тэгэхгүй одоо ингээд юм бүхнийг ингээд хараад юм бүхнийг муухагаар бодоод ингээд явал энэ амьдрал юм л байна. Гэвч энэний бид нар одоо энэ чинь бид залуу үе. Анх бид нар уран бүтээл дуу хийгээд энэ нөхөр дээр орж исэн шүү дээ би. Тэгсэн чинь юм айстоп та нар юм хипхоп бид нар гээд энэ нөхөр тэгжсэн. Яг нэг жилийн дараа. Биш та нар дууга манай FM давтарч өгөөч. Яг ингэ ярьж исэн энэ хүн. Цагаа. Одоо тийм эдний FM. Өдөө бид нар бас ийм ингээд энэ хүн бас ингээд хөтлөлт одоо энэ нэвтрүүлгийн явгаар ингээд айгүй гоё явж шүү дээ манай юм ба. Бид нар бас ингээд өөрсдийнхөө одоо энэ хувь тавилан хипхоп урлагаа тодорхой хэмжээгээр ингээд Монгол улсад хөгжүүлээд ингээд одоо мэдж байгаа байлгүй. За би таяр яриаг уучлаарай тасалчих. Ер нь бол ингээд нэг ийм муу хазаан байна. Дээш нь гарахаар нь зөв хүн болгон дээшээ ингээл доошоо унахаар нь хүн болгон ингээл нэг гიშгэлээд алчдаг те. Би бол өнөөдрөөс бол Баавраас тэр янз янзын ийм тийм л асуухгүй би зүгээр л би тэр нийтлэг юм аа л ярилцъя гэж байгаа. Ийм байвал яах вэ? Энэ гадаа ингээл явж байгаа. Айгуу гоё юм хувц өмсцэн залуу. Нусаа ингээл нөхий. Тэгэл энэ хүмүүс одоо жишээлбэл тэр залуучууд одоо жишээ нь Facebook ашигладаг л илүү бодвол те. Одоо болоо хараад ингэчих юм. Тэгээ би нэг ийм бүтээл гоё гэж бодоод байгаа юм. Бүглэрэл төгжрлэлээр ингээл те одоо хүмүүс нэг хараад эндүү яваад байгаа машин байна л да. Тэднэрт ингээд уулгачдаг ийм
нусаа тэгж хамаагүй нэгээд байгаа залуучууд бас уулгачдаг. Тэгээд нийхээ болгочдаг. Тийм юм би ойлгоё тий. Нусны ялгархаа байлдаг. Нийхээ болгочдаг. Ингэхтэн салбиадыг санаанд нь орж идэг. Ингэхтэн айгүй цэвэрхэн тэр нь айгүй сурцтай сүг гэл гараа явчихсан. Сүг сүг гэл. Эсвэл кармана салфетиктэй гэж болж шүү дээ. Тэгээд салфетик хаасаг байгаа шүү дээ. Цайны газар гуанз тий. Чивэл мэдчихсэн гуанз. Чивэл гуанз дөртөө салфетик мэлбэтиг аваад гарчдаг гэсэн тий. Өө зөө хайж авч тагтай. Орж хоёртос очих хоолоо жоохон өөрийнхөө байг чи яг. За хоолоо жоох. Яа үгүй хоолоо эн чинь тэгээд орно шүү дээ. Өөрийнхөө баймаа гэчээд тэгчээд ингээд худлаа хүнийг ингээд тэмцээд оруулах гэдэг юм чинь ингээд зүгээр ингээд яг гоё өөрийнхөө ингээд. За. Намайг өнөөдөр ингээд суусан чинь өстө маргааш нь тэр NTV телевизээр хүмүүс амар их заларж ийн гинэ. Маш ч нөө телевизэд нэвтрүүлгээ бэлдээд өгчдөг гэсэн чинь. Йоо танаа хөтөч чи хөлөө ингэж суугаад. Яа хөлөө ингэж. Тийм юм тоогод яад юм бэ чи. Ерөөсөө шаардлага байхгүй. Намайг бол одоо тэгэл 9 шидийн тим байсан, ийм байсан гэдэг. Би ер нь ингээд мэдхгүй юмыг мэдхгүй бэжэж мэддэг юм шиг ярьдаг тэр хүмүүст хандаж хэлэхэд Батбаяр энэ Баамар гэдэг хүн өнөөдөр Монгол улсын рок, pop, hip hop-ын тогоонд ууртай юм яасан. Би ерөөсөө уур муур байхгүй. Тэгээд яагаад ингээд зүгээр ингээд би гол нь энэ танаа нэвтрүүлгийг нэг ингээд гоё дэмжээл бас нэг айтаахан тий. Бодод үнэн тэгэхгүй нэг худлаанаас ингээд би тийм угаасаа надад тийм зам байдаг ч байхгүй. Байхгүй. Яахан тийм багаар тийм баг өмсөд амьдраад явж байгаа хүмүүс байдаг шүү дээ. Тэр хүмүүсийн ичих хэрэгтнээс нь миний ичих хэрэгтэн бүр ичээд идэг байхгүй. Та жүжиг тоглох илүү ичих хэрэгтэй. Би зүгээр ингэж шүү дээ. Тэр чинь гоё pop diva тийм Монголын бас маш олон залуучуудын зүрхийг байхгүй болгосон хүн байхгүй энэ хүүхэн. Чиний зүрх яасан бас голтон тэр залуучуудын би үнтэй бол зүгээр ингээд урлаг уран сайхны холбоотой би тийм л. Гэтэ ямар ч холбоотой юм байна те ямар нэгэн байдлаар. Холбоотой байлгүй урлаг уран сайхны байдлаар холбоотой юм зохион байгуулна сэрчмөрөө залгаад аливаа найзаа энд ийм арга хэмжээ байна. Ой холбоотой. Сэли юу ажилласан уу? Чи сэтгэл зүйчдэр очиж юм одоо чинь зөвлөгөө энэ авчихсан уу үзүүлчихсэн үү? Авч байгаагүй. Ер нь бол сэтгэл зүйчтэй уулзчихсан найзуудынхаа яриаг сонсчихсан л доо. Тэгэхээр ер нь бол хүнд сэтгэл зүйч гэдэг бол бас байх хэрэгтэй юм л. Хүн яагаад гэвэл өөрөө өөрийгөө хажуунаас нь харахгүй учраас яг тийм хүн психологч гэдэг хүн бол хүний тий болохгүй байгаа зүйлийн доголцсон юм засдаг ч юм уу бас тиймэрхүү юм. Яг ямгаах ухааны талтай байж болох юм шиг санагдав. Сэтгэл зүйч би нэг очиж байгаагүй. Чи тэгээ одоо чинь хүнтэй санал бодлоо хуваалцахдаа хинтээ хуваалцах уу? Яг ингээд жоохон онцгүй үед. Бүр ингээд шатаал нэг гаргач марч юм шиг ярмаарч юм шиг. Хажууд байгаа хүнд л гаргадаг байх л та. Ер нь тэгэл хамт байгаа хүнд. Гэвч одоо тэгэх ямар шаардлага байна? Юу вэ? Юунд одоо тэгэж нэрвдэг, юун тэгэж ингэж яах юм? Бүх юм болдгоороо болоод амьдрал сайхан үргэлжлэлтгээрээ үргэлжлэл явж штэ. Юунд өнөөдөр чи бид нар энэ хорвоо дээр шалтан ирсэн шүү юм ба. Шалтан буцаад явна заа юу. Юу ч авч явахгүй энэ хорвоогоос. Би гэрээс дээр миний мөнгийг хэлчихээ өг гэж. Яг тий. Чи баавар ер нь ингээл багаасаа жоох тийм өөрийгөө атмааг ойлгоцсон уу? Атман байсан юм чи. Тий. Гэтэ одоо ингээ хүнтэй харилцаа жоохон тийм атмаа өнгөөр яриад байна уу? Тэгэж тэр хүн тэгэж бодвол тэгж л байгаа шүү дээ. Тэгэж бодохгүй тэгэл тийм биш шүү дээ. Заавал тэрийг нэг ингээл ямар шаардлага байгаа. Атман байх үедээ би байсан. Нэгдүгээр оролтын тэр соём кино театр ингээл жоо барэ гэж юм чинь баара. Чи надад өнөөгөр оржод баара чи барэ хийдэг шээ. Барэ гэж юу яа. Барэ гэх. Гэвч тэр үед нийгэм тийм л байлаа шүү дээ. Бид нар өнөөдөр 20 дугаар зууны үзлээ картныхаа бараанд очролдог байлаа далхаа. Одоо үеийн залуучууд дэлгүүрт нэг онсон далхыг авахгүй шүү дээ. Тэгэхэд бидэрт юу байдаг? Хатсан тэр үед торны зараас нь таньдаг гэж нөө. Талхан зарж байна. Торны зар тэр чинь юм ялгууруудтай торох гэж нөө юм даун тортай бүндийгээ гарц барай авчих талхан зарж байна. Тэ? Яг картныхаа бараанд алцаа сэлж. Тэг талах амар гоо амцдээсэн те би талах авчаал замдаа явж байхдаа дискгүй шууд хатар талах юм. Ингээ азчдаг байсан. Хазаад идэнгүүт буулсан тест амар гоо амцдээ те. Тэг яагаад талах хатсан юм бэ гэж манай шингүүд захын надаа захын хэлэнгүүт захын нүддэг. Сэл өөрчлөөр би бас л хуурай идэх юм ярьчлаа. Яах вэ ууртай хэмжээд яах вэ? Найзгаа уучлаарай. Тэнийггүй өөрийгөө магтаг загтаг гэдэг юм байлаа. Үгүй шүү. Хүн өөрийгөө магтахгүй өөрийнхөө хийсэн бүтээсэн юмыг өөрөө үнэлэхгүй бол хүмүүс хизээч үнэлдэггүй. Би өнөөдөр Монгол улсыг 5
тойрсон Монгол улсын хүүхэд залуучуудын чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд энэ урлаг гэдэг зүйлийг тэнд аваачиж бид нар өчнөө тоглолт хийж ирсэн. За ингээд давхарцсан тоогоор өчнөө олон ингээд хамтлагчдын юугаар би 2500 тоглолт хийсэн байлээ. 2500. 500. За 20 хэдэн CD нийт ингээд тэр хипхоп хамтлаг дуучдын тоглолт CD юу те? Юмнууд ингээд хийхэд. За ингээд рок попос гол намтас хамтлагийн 10 жилийн зохион байгуулж ирсэн. Ингээд бүхэл ингээд тоглолтонд те рок попихны нэг тасан аягүй шинжил гэл. Хүн өөрийгөө үнэлэх ёстой шүү дээ. Одоо тэгэж хараа. Аа ийм бололтой бид нар өөрийгөө үнэлэхгүй бол эн чинь өөр бидний рүү хар загин л да. Би ерөөсөө хамаг загнаад байгаа. Хүн жоос хэлийг цаг. Тэгвэл одоо би нэг тэгхтэй ингэж байгаа биш. Зүгээр ингэж байгаа биш. Ер нь бид нар тийм байх ёстой. Өөрсдөө хүн өөрийгөө үнэлж өнөөдөр өрөөлөөр үнэлүүлж шүү дээ. Тэгэхгүй өөрөө аа ийм тийм ингэж хин бидрийг үнэлэх нэг их мөрөн дэлгөөн эрдэнтэй хүн даруу гэдэг үг чинь шал худлаа болж таарч байгаа. Уусаа амьдралын бүх юм чи худлаа юм чинь тэгээд худлаа л гэж таарна шүү дээ. Түүц мөрөө би нэг магтах. Тийм үү? Өөр өөрсдөө урам зориг үг бай. Чи нэг өөрийгөө хэлээд магтах. Бали чи ихлээд өөрийгөө магтаа. За би өөрийгөө магтъя. Болох юм уу баавраа? Болохгүй юм юу байна? Би амар сайн заллаа шүү дээ. Би хоорой идэх юм ярьдаг амар сайн заллаа шүү дээ. За миний надад өөрийгөө магтчих. Би өөрийгөө сайн залуул гэж магтах юм байна. Ярьж байгаа. Өөр ирсэг эрдэнтэй хүн даруу гэж. Чи өөрийгөө яг нэг даруухнаар л магтъя л да. Ер нь бол нөгөө сургууль гэрийн хүмүүжлэр бас тухайн хүнийг харж болдог гэдэг шүү дээ. Тэгэхээр манай ээж бол намайг бол хүнийг айгүй хүнлэг байлгаж хүнийг амар хүндэлдэг ч юм уу хүн чанараа алдахгүй гэдэг шүү дээ. Тийм байлаар намайг хүмүүжүүлсэн юм болов. Тийм болохоор надаас авах нэг аваачтай чанар нь тийм болоо гэж магтчихоо гэж байна. Би чамд нэг магтчихоо. Чи айгүй айтайхан үнслэлтэй юм байл шүү. Бодлоо. Ястаа чи би тэгж байгаа биш баавраа гэж болсон шүү дээ чи одоо бас те. Манай хүн чанар аваас мөн чанар байна гэж энэ сарчмаасаа өөрийгөө хэлж штэ. Өнөөдөр энэ сарчмаагийн тэр гоё гайхалтай гоё дуунууд те. Өнөөдөр тэр дууг ингээд сонсоод хайр дурлалтайгаа их хантайгаа учирч исэн зөндөө сайхан залуучууд байгаа штэ. Зөндөө залуучуудын зөв дурсамж нь байгаа те. Дурсамж нь байгаа. Бид нар өнөөдөр дурсамжаа бас эргэж самжаах хэрэгтэй. Эргээд ингээд одоо бас ингээд эндээ бас ингээд энэ амьдралдаа зөв зөвтэй юм хийгээд ингээд явах хэрэгтэй л байхгүй. Би юу яж л да. Сүүлийн нэг ТV нэг үзэхгүй байна. Зүгээр гэхдээ сайн уран бүтээлүүд гарч хийгдэж л байгаа хэл та. Гэхдээ би үзэхгүй байна. Яг үзэхгүй юм чи. Тэгээд гэрт нөгөө Univision-тэй тэгэл кинод үзэж байна. Тэгээ Hall Pass гэдэг нэг кино үзлээ. Ирчүүд гэрэлж байгаа байхгүй юу? Ингээд эхнэрүүдтэй тэгсэн мөртлөө эхнэрүүдтэй ингээд бөөм проблем гэр бүлийн нэг жижигхэн проблемууд байдаг шүү дээ. Тэрийг маш хүн дээр хүлээж авч явах тэр проблем. Тэнгүүтээ эхнэрүүд нь юу яаж байгаа? 7 хоногийн хугацаа гэж байгаа. Дуртай хүүхэнтэйгээ шоуд, дуртай хүүхэнтэйгээ яваад дуртай маа бид нар явлаа гэдэг өөр тийш яваад гэж байгаа. Эхний өдөр нь бөөнөр амар цоглоо. Заасан мөр сайхан хүүхэнд нь мөхрөн ингээд бөөнөрөө суужснаа. Хоолнд оронгот нойрж ин харьяа. Тэгсээрээ 7 хоног өнгөрчдөг. Эцсийн эцэд ер нь гэр бүл хамгийн чухал юм байна гэж ойлгож ил. Эцсийн зогсоол бол хань ижил өөр хүүхэд ингээд энэ амьдралаас тэрэл юм шүү дээ. Тэгээд өнөөдөр ингээл яг хөө залуу занд насанд алдаж онох аль тэр гэх юм алдаа гарахгүй хүн хаана байх юм гэвч алдсан алдаагаа дахиад давтвал таны үстэй тэгэж тэрийг засаач чадаад ингээд олон нийтэд ингээд харуулад ингээд амьдраа явал зөв зөвтэй байхгүй яг би урд нь ингээд амьдрал зохиогоод ингээд хэр болохгүй болоод ингээд салж ийсэн одоо бас ингээд болохын төлөө явж алдсан алдаагаа тэнд алдсан зүйлээ одоо алдсан юм биш. Яхавтай зүгээр ингээл хин нэгэндээ гомдсон түнсэн ч юм уу тий. Тийм л юм баггүй. Ирээдүгөө чамайг одоо чи ирээдүг хараад мэддэг байсан бол яг юу өөрчлөх вэ? Ирээдүг харж чаддаг байсан бол юу нь өөрчлөх юм болж байгаа бүх юм чинь. Нэг бага гараад байсан дээр. Энэгээр л байсан дээ. Ийм л байсан. Байгч болно тэгэл энэгээр л байлгаад болоо. Ирчүүд болгон их нэртэй одоо хайртай байгаа шүү дээ тийм үстэй гэр бүлтэй хайртай. Гэтэ дандаа өөр хүүхэн харж авдаг гинэ. Тийм үү? Тийм үү баавра. Угаасаа тэр чинь ингээд одоо би жишээ нь ингээд их нэртэйг хамт явж байгаа л ингээд зүгээр урдуур өнгөрсөн эмэгтэйний харна штэ мэдээ. Нүд ингээ хар гэдэг нүд байх чинь. Түүнээс тэр чи одоо нэг хайрлаж ч юм уу те ингэж одоо нэг ингэчих юмсан ч тийм бол одоо шаардлага чалга тийм нас чалга. Яахын тэгж тийм сонирхол чалга. Тийм сонирхол чалга зүгээр л
Сайхан Тэгсэн чинь ингэж байгаа байхгүй. Миний тэр үзсэн кинон дээр нэг The Hall Pass гэдэг кинон Тэр кинонд бүр орччихжээ. Амар гоё кино. Тэр тэгж байгаа байхгүй. Одоо чи та яа ингэ техник нөхөр яваа байхгүй. Тэгсэн чи асууж байгаа байхгүй. Энэ таны нөхөр чинь өөр хүүхэн лөө харддаг шүү. Миний ханчи өстө тийм өөр хүүхэн мөхөл лөө харддаг марддаг байл гэсэн. Нөгөөхөө айгүй ингээл тэгээд салаа явдаг байхгүй. Тэгээд чисээ тэр хүүхэн лөө харсан юм уу надад асууж байгаа байхгүй. Тэгэхээр тийм чи амар тэнэг баха. Зүрж өнгөрлөө 10 секундын дараа хардаг байхгүй. Тэгэхээр бүтнээр гоё харагддаг байхгүй. Тийм болгоо бүгд хардаг гэж байгаа байхгүй. Тэр урдаас нь чарчих юм байна, араас нь чарчих юм байна. 10 секундын дараа хардаг гэж байна. Эргээ харангуут яг бүтнээр гоё харагддаг гэж байгаа. Тэгээс дараа нь эхнэр нь тэгж байгаа байхгүй. Тэр нь эхнэр нь юу гэж хэлж байгаа гэхээр энэ муу амар л хүүхэн зөрөөд өнгөрөө хараагүй юм шиг өнгөрөнгөт яг 10 секундын дараа эргэж хардаг байхгүй. Эхнэр нь бас мэддэг наасан тийм. Дүүрэн хүнтэй ийм төрсөн өдөр мөдөр ч юм уу болж байгаа юм дээр хоцроод ч юм уу ганцаар орж ирж байгаа юу гэдэг те чам тэгдэг. би нэг тиймэрхүү ганц нэг юмд орж исэн тэгээд тийм юм би амар ичтэй юм авсан. Бие бариад ингээд. Би яг нэг өөрийнхөө юм дотны тий. Намайг мэддэг хүмүүстэй бол ваа ингээд ийм байна тий. Ингээд нэг ийм намайг жишээ нь одоо мэддэг хүмүүстэй. Баавар ямар зантай билээ, юу вэ, яадаг үлээ гэдэг. Би ч бас адилхан хүн шүү дээ. Өөлн бас гомдон гин баярлна. Та яриг гэхдээ интернетээс гамгүй ч юм. Хүмүүс тэгээ яг хажууд нь байсан юм шиг нэг үйлдэл одоо жишээ зөрөөд өнгөрөхөд нэг ярвайсан хачи юм гээл хүн ууртай ингээл тэр хүнтэй зөрж болно шүү дээ. Ер нь тийм үстэй. Тэнгүүт нь нэг мэдээ гарангуут нь одоо тэр мүү ханаг хачин ярвайсан тэнийг юм гээл бичдэг те. Тэр бичээд сууж байгаа хүн хинбэ гэдгээ өөрийгөө эхлээд бодох хэрэгтэй. Тэр хиний юмн дээр юу бичиж нэр хүнд болох гээд байна. Та ихтэй аль зэрэг хүлээж авдаг лээ. Сэлгүй жоо өндөр хүлээж авдаг гайгүй. Би гайгүйс ер нь одоо нэмэгтэйчүүд амар өндөр хүлээж авдаг. Насаараа ер нь барагдуулчлаа шүү тий. Айгу 14 5 настай дуулаад тэл одоо. Энэ 15 6 жилийн хугацаанд зөндөөл хэлүүллээ. Одоо л энийг бол ерөөс тоохоо болцсон. Сэдв би нэг тодруулах маяг юм асуучих уу? Зүгээр л чамаг гэлтэр ингээд ингэж асуусан над руу тэр фэйсбүүкээр бичсэн байсан л да. Чи нэг гадаад ирчүүдтэй суудаг эмэгтэйчүүдийг юу гэж боддог вэ гэж Эркагаас асуусан шүү дээ. Тэгээд Эрка ингээл битээр ингээл юм яриад өнгөрсөн л дөө. Тэгээд хүмүүс чамааг болохдоо бас гадаад хүнтэй сууж исэн байж гээл. Тэгээд тиймэрхүү надраа маш олон баг 20 30-аад тийм ирсэн. Чи тэн дээр хариулдаг гэж. Тэр үед нь чи асуух хэрэгтэйсэн юм шүү дээ. Гэтэ юу нэг би зүгээр чамааг би үл бодож байгаа байхгүй. Би үл хамтрагчаа хизээч муулахгүй. Би үл зүг дандаа чиний талд. Бүх юм дээр чиний талд. Яг би жоо мэддэг учраас байсан бол яагаад чи ийм асуултыг асууж байна? Үгүй би зүгээр тэгэд өнгөрөөцсөн байхгүй. Би тэрийг зүгээр ингээд өнгөрөөгөөд за Сэли өөрөө мэдж байгаа байлгүй дээ. Энийг өөрөө энийг тохируулаад явчих байхгүй би яг мэдж байгаа. Тэр ингийн эмхтэй хүмүүс шүү дээ. Жишээлбэл манай нэвтрүүлэгт орсон тэр Эрдэнэтвээ болохоор яг юу гэж боддгийг энэ тал дээр байр суурь нь ямар байдгийг гэдгийг би мэдэх гэж өөрөө угаасаа миний амьдрал өнгөрөөсөн тийм учраас те би асуусан байхгүй. Тэгээ хүний амьдрал бол угаасаа янз янзын л төөрөгд хувь тавилангаар тий байдаг чи миний зурагч гэсэндээ ерөөхдөө тийм байх байсан юм болов уу гэж би боддгийн. Тэгээд заавал бол өөрийгөө л би буруутгахгүй тий гадны хүнтэй суужсэн гэхээр буруутгах. Тэгээд гадны гэж Монгол хүмүүс Монгол тустай. Тийм би Монгол хүнтэй суусан гэхдээ гадны паспорттай хүн байсан тий. Тийм учраас гадны гэж манайх ярьж байгаа. Өөр монголчууд Монгол гэнэстэй баавар. Монгол шүү дээ. Ер нь тэгэл Монгол түүхээ мэдэхгүй л байна л да. Одоо биш 1945 оны чөлөөлөлт айны дараагаар л энэ өвөр Монгол, ар Монгол гэдэг юм чинь л гарцсан байгаа болохоос шүү. Уул нь бол Монгол хүмүүс шүү дээ. Би л тэгж бодож би тэрийг зөв тодруулаад асуучих гэж. Ар 58 өвдчихээс ингээд товшоо байсан юм бэл. Тэгэл салцсан. Одоо энэ хойд солонгос ардсан солонгос хоёр байхгүй да. Тийм л ингээл ингэсэн тийм. Одоо хоёр герман байдаг шиг тийм. Сая гэрэл буудах гээд тэнд гэрэл мэрэл асаад манай Сэли чи энэ хаваар шарсан өндөг гэж асууж баахан гүйлээ. Баавар түрүү нөгөө 99 он Солонгост ажиллаж ирсэн гээл. Тэр тухай нэрээ ярьжтэй найзаа. Би ч 99 онд таеквондогийн тамирчин болж одоо тэр үед Монголын бүхэл хүмүүс ингээл Солонгос руу ингээл гарах гал үзээ ингээл тэгээд таеквондогийн тамирчин болол Солонгост би 8 сар хар ажил хийгээд 99 онд ажил гэдэг ямиг тэнд сурж исэн. Цаг гэдэг ямиг те. Тэр үед би жоохон хүүхэд байсан. 16 7 та. Тэгвэл өнөөдөр ингээд Солонгост хүний нутагт очиад ингээд одоо нөгөө нэг гоё ингээд багтаа тоглолдог байсан гэдэг бүх юмнаас хол ингээд хүний нутагт те. Тэгээ ингээд
хэл мэдэхгүй ингээд ажил хийнэ гэдэг. Тэр юу болох тийм хамгийн түрүүнд? Би юунесээ тэгэл тэр ажил хийгээд ингээд одоо би яг 4 сар нэгч бүтэн сайд амрахгүйгээр шөнийн ээлжинд одоо ягаанд ажиллаж ирсэн даавны үйлдвэрт. Тэгэхэд би ингээл нөгөө шөнийн ээлжинд гардаг байхдаа ингээл адуу минь зүсэрээ сайхан байна. Энэ дог даавуучин би гэдэг ингээд би даавны үйлдвэрт ажилладаг байсан байна гэдэг ингээд дуулаад ингээл би тэнд ажил гэдэг ямиг их Солонгост би сурж ийсэн. Тэгээд хүн ажиллах ёстой, хөдөлмөрлөх ёстой. Нэг олцсон амьдралыг зөв зөвтэй юм ингээд зарах ёстой юм байна гэдгийг би Солонгост баач арх удагч хэлээ. Мэдхүү. Мэдхгүй. Арх октомс төгс задгацсан. Би ингээд нэг ихний 3 сарын нэг цалингаа авах гэсэн чинь надаа манай захирал ингээд каньертанд 150,000 вон хийгээд өгсөн. Би чинь анх очоод 900,000 вон цалинтай ажилласан. Тэр үеч одоо $900 ч юм уу. Айгүй өндөр цалинтай байсан. Тийм. Даавны үйлдвэр бол ажил нь хүнд учраас тэгээд 150,000 вон хон. Яагаад захирлаа энэ дээр гэсэн чинь үлдсэн мөнгөөр нь би ажлынхаа утсаар дандаа Монгол руу ярьдаг. Тэр үедээ манай iStop манай дижитал хамтлагууд ингээд топ 10 7 хоногт 7 өдөр ингээд шоу тоглолт хийдэг байлаа шүү дээ. Тэгээд ингээд нөгөө хэдийгээ санаа нь тэдрийг яа ингээд заалгана. Анх ямар утаснууд нэр барьж байгаа? Анх утас хэдэн онд утас барьж байгааг та хоёроос асууя. Би чинь 2001 онд баха. Би ерөөсөө Mobicom чинь тэр ганцхан Mobicom-с 1918 таны дугаар өртөг гэсэн. Тэгэл 2001 оноос ихтэй 11 дугаар авлаа. 1918-тэй чинь одоо барьдагтай чинь ардталтай найдлах нь ардлынхын дугаар. Үгүй 9751 гэдэг дугаар өртөг. Тэгээ би ч чимээгүй л дээ. Би ихний 50-д бол байгаа хаа. Mobicom. Тэ энэ байгаа шүү. Гэрээс залгаас агил гэрийг гарахтаа ич мэгчцтэй над руу залгаарай гэж. Тэгэл байна. Манай рок попнаас өөжгийг нэг аваад байна шүү дээ. Тэм төрөвтө парк дотор явж байгаа. Оо юу мөө гэсэн чи гид нэг утсан дуурсан гэж. Би бас нэг гоё ярьж хөө. Нэг залуу ингээл амар эргүүлдэг байсан байхгүй юу. Тэр залуу ингээл амар хуцтай. C25 ч лөө Siemens 25 ч лөө амар гоё. Би л тэрнээс арай л мяа хуцтай. Тэгсэн чинь гинт ингэж баснаа байна уу гэсэн. Хойно чи яах гээд байгаа юм? Би ч хамтаа ярмааргүй шүү дээ. Би чи намаа ингэж би айгу завгүй гэж гинт дүн. Тасалснаа. Би өөр хахад яагаад юу дуурваа гэсэн чи. Үгүй чин давхар дуудлага ирж байгаа хгүй юу? Давхар дуудлага ирэхэд ингэж дуурдаг юм гэсэн чи харин тийм би ийм тохиргон дээр давцсан байсан гэж миний толгой ирүүлчихсэн байгаа. Тэр үед нэгсэн. Хэдэн он ийсэлээ? 2000 он мó 2009 он баха. Тэр тийм тэгж бодож. Тэгэл би өөртөө өгтлээ нэ тэрийг мартдаггүй. Ийм байт юм уу баараа би чанссан. Зүгээр амьдрал дээр эрэгтэй эмэгтэй хүмүүс ингээл айгу сайхан найзууд байж болдог гинэ. Сэйлийн надад тэгж ярьж гисэн тий. Зүгээр ийм секси хамтрагч нар гэж байд юм уу? Сексинess нар гэдэг. Мэдхгүй би л тийм үзээгүй болохоор үтсэн бол одоо тийм гэд ярихсан мэдхгүй байж одоо их мэддэг юм шиг. Тийм би мэдхгүй. Мэдхгүй. Секси хамтрагч шиг зүгээр. Би одоо надад л тийм байхгүй юм. Чи юу гэж бод. Надаас содоо. Надад ингэж явчихсан. Би ч юм бол энийг бол секс хамтрагч гэж гэхдээ хүмүүс бол ерөнхийдөө байдаг гэж ярьдаг шээ хоорондоо. Ямар ч хайрцаглал болохгүй зөвхөн секс. Ер нь ийм адуусан талаар би бодож байлаа. Адуусан тал руугаа байсан юм шүү. Адуусан тал руугаа илүү хүмүүс нь тийм секс хамтрагч байдаг юм шүү. Тэгээд нөө ихтгэл хоёр гурав яадаг лээ. Энэ одоо нүдрүү утаараа танай институт ямар тоос мөн. Утаараа шүү ямар ч утаа. Тэр нөө гэрэл буудаад хөрх юмсан. Хүнээр нүд чинь амар улаачлаа тий. Чисээ нэрээ нүд чинь ямар амар улаачлаа гэж дуулж байгаа юм шиг санагдсан байна. Тийм үү. Би нэг юм асууя. Тэгэл хүн болгон өөрөнгөсөө айцтай байдаг. Яг уу эрэгтэй хүмүүс бүгдээрээ л адилхан тийм зөрөгтэй байдаг. Гэхдээ хүн гэдэг утгаараа хүн болгон юмнаас айдаг ч тий. Чи юунаас айдаг вэ? Би жоохон багтаа бол одоо ингээл байрныхаа ганц нэг ингээл тэг хонттаас ах махнараас ингээл айдаг байсан. Одоо ингээд бас ингээд 34 35 хүрчлээ шүү дээ. Ингээд энэ амьдралаас нэг би өөрийгөө заримдаа хуурдаг ч юм уу тийм өөртөө заримдаа хийсэн нөгөө амлсан юм биелүүлж чаддгуу да өөрөөсөө айдаг.
өөр би юунаас айх юм? Би чамаас айх юм уу? Би сарчмагаас айх юм уу? Юунаас айх юм? Энэ харуудаар бид нар бүгд адилхан хүмүүс. Адилхан л ингээд нэг зогц заяатсан. Хинээс юунаас айх? Зөв ингээд явж ивэл. Тэгээ зөв явбал зөөлөн зам бол ингээд жавхан маань дуулсан дуу байгаа шүү дээ. Чи одоо гэдэг ер нь л их гоё болчихжээ. Гоё яг амьдралыг яг гоё амтын мэдрээд гоё байхгүй би ч болохгүй орвоо шүү дээ. Ямар хүн аливаа нэг юмд одоо тийм хоорвоги үрчамда хилээд байгаа юм шүү дээ. Энэ хоёрын хоолой ямар сайхан нийлэх болоо. Сэлж юунаас айдیں۔ Чи юунаас айдیں۔ Сэлээд дараа нь бийсэл. Би юунаас айдаг гэх юм бол гайхамшигт итгэчээд тэр нь зүуд биш байгаасаа л гэж айдаж шин. Ямар амар юм ярьж байгаа. Амар арманч хариулсан. За одоо чи юунаас айдаг? Чи ер нь алла манай ээж амаа ингээл ярьдаг байхгүй ингээл ер нь хүн хүнээ байгаа юм цэвэн цаг ирсэн байна. Нийгэм гэж юм бузруулаа байгаа юм. Тэг юмд идэгдэж байна. Ерөнхийдөө улс оронгоосоо хөгжих тусмаа юм болдг юм байл. Тийм болохоор хүн хүнээсээ айх цаг ирсэн байна. Заавал чөтгөр шулмас гэхгүйгээр жоохон бахтаа бол сүнс хүмүүсгээл амар айдаг байлаа. Одоо бол тэгэл яг хүн хүнээ байцсан тийм хүмүүсээс л хүмүүс бас айх ёстой болов тийм. Арилаа гоё гэнэ. Сайн муутайгаа ийм олон жил явчлаа. Нэг юм өргөмжлөгдсөн манай хипхоп холбоо. Их гоё үгтэй. Гүр азараа сэтгүүлч яруу найрагч. Ямар хүн байд Монгол улсын. Яа нэг өөрөөхөө зөөрэ тоглоомш. Их ёо уучлаарай. Хамаг өөрөөгөө жөвч авчих юм уу? Наа жөвч. Тэгээд гүр азрахын тэр нэг бидэрт өгчсэн тэр өргөмжлөл бол жоохон юм өөрийнхоороо баймаа гэхээр ингээ байчлаа шүү одоо ингээ хамаагүй штэ. Хүмүүс ингээ зүгээр ойлгоорой одоо тийм ингээ планах ингээ тагаан биш ер нь тэгээд ингээ хүн л юм чи ханиалгана штэ тэгээд ямар юм гээд ингэдэг хүн байх штэ. Зүгээр штэ баар юу их тайлбар. Их чимээтэй амьдрахыг тэнгэр шаардах цагт та нар мэдлжээ гэдэг тийм үгтэй бидэрт тийм нэг гоё юм багтахгүй гэдэг тийм өргөмжлөлөгдсөн. Вау. Тэрийг би анх ингээд уншаал. Бид нар өнөөдөр ингээд хийсэн бүтээсэн уран бүтээл эргээд ингээд харах. Бидрээр ингээд бас яг нэг үсэд манай дижитал энэ жил манай дижитал хамт 15 жил байгаа шүү дээ. Дижиталаар гисгэл залуучууд амьсгалсан шүү дээ. Өнөөдөр бид нар шиг тийм хамтлаг яагаад гарч ирэхгүй байна? Тэр нөгөө сэтгэл байхгүй мөнгийг хараад тий. Ингээд энэ бидний хийсэн бүтээсэн зүйлийг унгаагаад байна шүү дээ бас. За. Орог попийнхан бол ерөнхийдөө бол жоох им нэгдэлгүй болсоо ч үү дээ, тийм ээ. Айгу хорчин дээ. Тэгээ та хоёр үргэлжлүүлээд ярьдаа яг энэ сэдвэр. Ана баавар. Би бол бүх хүнтэй. За өөрийгөө бас гэхдээ өөрийгөө ингээд ер нь бас ингээд хэлж яахгүй бол эцэг чи намайг бас магтаа явахгүй шүү дээ. Яг нэг үгээр гэвч ингээд өөрийнхөө мэдж байгаа өнцгөөсөө хүнийг бас хэлэх дүгнэх гэдэг бол уучлаарай. Эхлээд яг ийм хэлхээс өмнө нэг зүгээр яг таарыг рок попын хэлчихсэн голч нэг жоох юм ярьчихдаг. Би сэллэрүү залгаад баавар оруулагч. Баавар уу гэсэн шүү. За тэгээ өргөжлүүлээд ярь да. За тэгээ тэгээ рок поп яриа. Ийм юм сэрчмаа. Бид жихээр амьдарч болохгүй байхгүй юу? Өнөөдөр намайг ингээд тэр тэгсэн гэн энэ ингэсэн гэн энэ бол одоо нэг бидний хооронд нь алалцуулах тий ингээд бутлах тийм барьер чихээр амьдарч болохгүй залуучуудаа нүдээр амьдар хитэ чи тэр бодит амьдрал дээр хин нэгэндээ муухай юм хийж ирсэн. За хариулт нь. Гэтэ би нэр бавра битүүрийн хийж байгаа юм айгу гоё ш. Битүүрийн хийж байгаа нэвтрүүлэг. Энэ учраас би гоё дэмжиж ирж штэ ингээд бас найз бид нар ингээд залуу хүмүүс бид нар цаашдаа ингээд өшнөө ингээд гоё амьдрна. Тэгээд харин бас нэг сэтгүүл зүйд одоо жишээлбэл намайг хараад би бол Сэли Баавар хоёрын хайжууд зүгээр л матрахгүй. Ер нь бол нэг үг хэлэхэд би энэ хоёрын хайжууд бол нэг тийм матар гэж болохгүй. Би тийм л хүн байхгүй зүгээр намайг нэг анзаараад ч юм уу тийм юм ярьлаа, ийм юм асуулаа, ингэж яар, тэгэж яар гэл амар их 30 40 зөвлөгөө ирэн заяа өдөрт. Чи тэгэж ярьж болохгүй, ингэж яар. Өөрөөсөө тэгээд тэгэж яриа л хийчих. Тэгэл хүн үзүүл тэр, үзэхгүй бол тэр. Сэли чи тэгэж яар гэл тэ. Хэрэггүй. Зүгээр энэ бол одоо жишээлбэл саяны миний ингэ тавьж байгаа асуулт гоё л байгаа шүү дээ. Энэ хоёр ингэ гоё тайлбар нь чухал байхгүй тийм үстэй. За ийм юм байна. Сэли. Сар 6,000 долларын цалинтай заяа. Заавал доллар шиг яг ойролцоогоо 10 сая төгрөгийн цалинтай. Би нэр нэг гоё асууж мартсан шүү.
За. За чи асууч. Чи асуу сая. Оршуулгын газараа манай чи өгөөч. Ямар хэв гачаа асуулт тавьд юм. Өөрөө хачин тусмал гоё шүү. Манай чи хүү? Оршуулгын газрын манай чи. Яагаад хийж байгаа? Өглөө 9-өөс орой 9. Цалин өндөр болохоор. Тий, 10 сая төгрөг. Хийхгүй ш ямар байдлаар яа хэвээр мөх. Хийхгүй чи хийхүү. Юу тэгэж өгсөн манаа тэнд багаараа тэгээд. Ер нь бодоод байгаад манаад байх юм ер нь юу байгаа юм Тий. Хайсны төмөр мөрөөс аваа явчихсан юм болоо. Шинэ газар байхгүй. Чи манах юм уу? Хийх юм Тэр тийм байх ёстой. Тийм одоо тийм пүүдэг мөдөг байгаад тийм л манаач гэж байдсан шүү дээ. Тийм байдаг болол таяр бол тэгээд 6 одоо ч 10 сая төгрөг бол сард бол юу ч юм байна тийм үү? Сэллийг. Биш юутай харьцуулаад байгаа шал хондоо гачи юм яриа. Уу яахав дээ тэгээд 10 сая төгрөг авахгүй мó? Гүг тийм ажил хийгээд 10 сая. Замаар олсон мөнгө сонирн биш штэ найз минь. Түүнээс чи өдөр ингээд нэг газар очиод өөртөөхөө хөдөлмөрөөр олсон. Оо тэр чи өглөө 9-өөс орой 9 хүртэл хөдөлмөр биш шүү. Гүг чи сар орой гэртээ нурлагийнхны нэг гой давуу тал нь чи нэг мэдэрд юм уу мэдэрдэг юм уу? Би ч юм хэлдэг найз минь. За ингээд нэг айгуу гой ингээд сайхан хүмүүсээ ингээд нэг ажилдаа явдаг цагт нь сайхан амраад орой ид нэг ингээд амардаг үед нь хүмүүсийг бид нар чи хөгжөөн баясах гэж ингээд дуулж молдсон шүү дээ. Би бол ер нь өөрөө хаан хүмүүс ингээд гоё амарч мамрал дуулж муул явдаг. Би яхаар өршүүлэн газар манай чи. Би таяраас асуулт асуу. Яг энэ асуултнаас сэдвүүлээд Химба таяр одоо сарын чи хэдэн төгрөг өрдөг вэ? Чи өөртөө зориулж. Одоо чиний амьдрал одоо байрны мөнгө, бензиний мөнгө гэл. Тэгэл яг үнэнгээ хэлчих юм бол нэг өндөр хэрэглээд амтан болчих гээд байна. Өөрийгөө жоохон шидийгээд их юм бол бүр баян амтан болчих гээд байна. Дараахан болчоор хотлоо олчих гээд яг үнэнээ л хэлэх хэрэгтэй байна тийм үү? Бааварс эхлэв. Тэ бааварс эхлэв. Баярлалаа. Би нэг тэгэж одоо нэг мөнгө төгрөг цаашаа хийж мэж ч юм уу тийм идэх хоол байгаад өмс хувцас байгаад унах машины бензин байвал тэгээд ингээд болоо. Тийм. Тэгэхгүй ингээд манайхан ч одоо ингээд нэг том машин унчаал бензин нийт идэм ингээл машин унжаага мо бензин дийлэхгүй өснөөж машин авч юм тийм. Хөөмөө өөрөө хацуулж байгаа. Энэ үгүй надад хэлж байгаа юм байна. Үнийг хэрэг хидэд байгаа шүү зөөлөгч. Өө чи тийм том машин ундаг юм уу гэж. Хоёр хаалгатай жижигхэн гоё. Бараг 100 бараг булаач 6 идэд шүү. Яа надад. Ихтэй шүү гэж. Надаас асуух уу? Тий. Асуух уу гэнэ бүр тоо. Асуу да. Санийхаа асуултыг асууя. Наа сонирхоод байна. Яа гэж. Айгу замдаа тэгж бодчихсон. Битэрийг ярьж байгаа орон төрх юмтай намайг асуухад байгаа. Силийн намайг сонирхоод байгаа юм. Яг та чамаа тийжчих мөнгө байна. Яг асуусахгүй. Яана. Тоглоом юу? Мөнгө юу юм ба? Мөнгө ярих дуртай энэ чинь $6,000 моллор гэдэг. Тэр долларынхаа утга учирыг мэдгүй. Гүү бэрдүцээгүү. Ерөөсөө ганц доллар гэж төрөв чинь $2 байдаг. Тэгэхээр ер нь залуучуудаа хандаж хэлэхэд ер нь одоо ингээд энэ нэвтрүүлгийг ингээд нэг гоё ингээд дуусгая гэж би бодлоо. Яагаад дуусгах гэхлээр өнөөдөр залуучууд бид нар ингээд хүн бүхэн амьдрахын төлөө бид нар ингээд хөдөлмөр хийгээд хувийн өөрийнхөө олдсон одоо тэр нэг хөв тавилангаар ингээд амьдраа явж байгаа. Тэ? Цаашаа сэлэр үү. Залуучуудаа хандаж хэлэхэд одоо ингээд бид нар ингээд их орон гал ингээд нэг өндөрхөг үүдэлтэй болох гэж хийж хэлээд байгаа юм биш л тэ. Гэвч бид нар өнөөдөр энэ их орон энэ их гоё зүйтэй зүйл гоё бүх залуучууд маань хүнээрээ байгаараа одоо тэр мөнгө чинь цаас шүү. Нас чинь тоо. Амьдрал чи альбом болол үлдэнэ. Хийсэн бүтээсэн юмтай. Би өнөөдөр Монголын хипхоп холбооны ерөнхийлөгч гээд хүссэн үсээгөө намайг угсан ч ярина. Энэ бол түүх. Бодит түүх. Ингээд одоо нэг хинүүн дээр бас эрдээд бэрдаад байгаа юм биш. Өөр залуучуудын гой зөв зүйтэй ингээд амьдралгаа бүгдээрээ гой бүтээцгээе, хамтдаа хөдөлмөрлөцгөөе, хамт юм хий. Надаас туслан гуугаад ирсэн хямгаач би бэлэн. Манай нэг хэдэн цаас зээлээч. Цаас хэрэгтэй байгаа чам. Энүүнийг би хэд болгоо хуваагаад өгч. Мөнгө чинь цаас гэдэг чинь чи яагаад ойлгохгүй байгаа юм бэ чи? Үгүй харин хэрэг болоод тэр цаас хэрэг. Юунд хэрэг болоод байгаа? Тэгээ үнэгүй шүү дээ энэ амьдралыг бүх юм чинь үнэгүй. Тэгээ айтайхан амьдралтай чи. Цаас гэдэг чинь чи. Чи өөрөө яагаад ойлгохгүй чи? Яатарсан чи? Миний найз чам цаас гэдэг байгаа юм шүү. Юу байрны мөнгө яриад байгаа чи? Байрны мөнгө өгдөг чи.
Тэгээд ажил төрлөө хийцгээгээ сайхан ингээд энэ бол зүгээр фаны нэвтрүүлэг тийм учраас юм гоё хөгжөөнтэй ийм байлгахыг хүслээ. Тэгээд чи өөрөөр л байсан биз дээ. Өөрөөр л байлаа. Лаг худлаа нэг надад тийм зам байдаг ч хөө тэгээд би хэлсэн шүү дээ. Тэгээд ер нь ингээд гоё яах вэ ингээд нэг ажилласаа тарах бид гурыг үзэж байгаа бол нэг гурван тэнэг хүн гэж ойлгох нь байна уу? Та нарын дурын хэрэг өнөөдөр энийг үзээд хэрэгтэй зүйлийг аваад хэрэггүйг нь хаяад хүнийг шүүмжлэхээс өмнө юу хийвэ гэдгээ бодох хэрэгтэй. Аваад авч хэрэггүй. Би бол ингэж бодож байгаа. Ингээл бүгд л төгжрөл бөө стресс донд. Зүгээр л гоё юм яриад буу халаас сууж байгаа. Гурвны яриа YouTube руу орсон байна. Тэд зөрөөлөхтэй гарахгүй байгаа бол мань өөрийгөө л үз. Ямар анх удаа гарч байгаа ш одоо. Зөндөө олон дугаар гарчлаа. 5 дугаар гарчлаа. За Баавра баярлалаа. Сэлигээ яаж чадах вэ? Наад руу нэг л бааварсан. Баа гэсэн чи миний хамрыг загчихсан. Сэл яг хааснаа. Наад руу нэг амар зүрх яасан. Зиглээсэн. За баярлаа. Манайхаа баярлаа. Зүгээр сайхан, зүгээр л гоё яриа. Зүгээр л яриа. Бит юм бол энийгч бит юм бол, намаагч бит юм бол, сэлэгч бит юм бол, Бааврыг минь бит юм бол. Зүгээр л байгаагаараа л байгаа нь. Хинч аливаа зүйл дүр эсгээд ухаантай ч юм уу сайхан ингээд дүр эсгэж чадна шүү дээ. Зүгээр байгаагаар л хүлээгэл авал та. Тэгвэл баярлалаа та нартай.